За сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр бол нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Тэгээ хүүхдүүдтэй нэг чөлөөтэй хэд хэдэн цоврал ярьцлах хийгээтгэе гэж батсан. Тэгээд дараагийн зочин маань бол өөрийгөө хэмлээ танилцуулгаа. Наа Тэмүүжи гэдэг одоо 16 настай, удахгүй 17 хүрнэ. Ямар сургууль сурж байгаа лээ? Үйлдвэрлэлийн урлалын политехник тоогооч мэргэжлэр сурдаг. Ааха. Ягаад хөвгүүд ингэ тоогоочийг сонирхох ягаад сонирхдаг юм бэ? Юу гоё сонирхсон? Тоогоочийг одоо сонирхож байгаа юу нэг бол одоо ингэ өөртөө амар хоол их дуртай, хоолнд их дуртай хүмүүс. Ааха. Ер нь бол хоолнд л новсгүй шүү дээ. Эрэгтэй хүч тэгээд. Хөөс танангийн хүүхдүүдийн ер нь хөөсний харьцан ямар хөө байна? Хүүсний харьцаа гэхээр одоо эрэгтэй эмэгтэй. Хэр олуулаад цөөхөлөө гэж юу? Эрэгтэй нь олон мөн эмэгтэй нь олон. Эрэгтэй амар олонтой. Эрэгтэй олонтой. Охтууд амар цөөхөн байдаг. Ямар ангид нь охтууд олон байна? Одоо үйлдвэрлэлийн урлалын сургууль жишээлбэл. Жишээлбэл одоо нэг юу байдаг? Ойдлын анги. Тэгээд чи уран зургийн ангид л ер нь бол амар олон анги байдаг шүү. Олон анги байгаа л да мэдээж чи 1000 гаруй хүүхдтэй сургууль байгаа л тийм ээ. Тоогоочийнхоо сурсан чинь тоогоочийнхоо мэргэжилдээ хэр дуртай? Ер нь нэлээд их дуртай шүү. Бодоод тахад одоо тэгэл ингээд сураад тахад ер нь бол амар ингээд юм авч байгаа шүү дээ. Ингээд толгоондоо юм аваалаа. Ингэж хийвэл болно. Одоо ингээд би бас ингээд хайртай хүндээ гэж бас ингэж хоол хийж өгнө. Ээжтэй бас ингэж хоол хийж өгнө гэдэг амар ингээд мөрөөдөөд одоо ингээд хийх юмнуудаа ингээд сураад байна гэсэн үг. Ер нь хэр зэрэг олон төрлийн нэр төрлийн хоол хийж сурж байна. Ер нь бол олон төрлийн хоол шүү. Одоо тэгэл жишээлбэл төмстэй юу чи хочмол гээл одоо ингээл ногоо могоогоор тэгэл сэлбэр мэлбэр юм. Ер нь бол янз янз юм шүү. Гэртээ хоол хийх одоо ээж чинь жишээлбэл юу гэх вэ? Хагоочийн мэрэгчлэр сурж байгаа юм чи хоол хийж гэж байгаа юм. Ер нь бол тоогооч нар бол гэртээ хоол бол хийдэггүй. Харин ер нь бол тэр нь бол үнэ. Зүгээр гадуур л хоол хийгээд. Ер нь бол гэртээ хоол их сэтэл төрдөг юм уу? Тий, ерөөсө төрөхгүй. Гадуур амар хоол их дуртай тоогооч үгүй. Гэртээ байхаар нэг жоох ингээд явцгүй гэдэг тиймэрхүү болоо байд. Ер нь одоо хүүхдүүд танаа ангийнхан өнөөдөр ер нь нөгөө хүүхдийн дуу хоолой, хүүхдийн эрхийн тухай өдөр учраас танаа ангийн хүүхдүүд ер нь одоо юу ярьж ийн энэ улс орны амьдралын тухай? Улс орны амьдралын тухай одоо тэгэл бүтэхгүй ийм тийм гэл. Одоо хүүхдийн зугаа авчихсаа ингэ чимсаа өстө өгөхгүй маа, хувцас орохгүй маа гэл. Стипенд авч байгаа өстө. Стипенд одоо нөө сар болгоо ингэ сар болгоно 200 өгдөг л өгөөл. Тэрийг өгөхөө болоод одоо ингэ төгсөнгүүт нь өгдөг бас. За. 2 тавтай л өгдөг. За хэрвээ чи улс орныг удирдахжсэн бол гэдэг нэг асуудал л шүү дээ. Өнөөдөр хүмүүс ингэ нийгэмд нэг жоохон сэтгэл дондор хүмүүс бохомдолтой байх шиг. Тэгвэл чи ер нь хамгийн ихэнд юу хиймээр санагддаг вэ? Бухимдалтай байлоо. Хамгийн түрүүнд цагдаа нарыг амар их ажиллаа хий гэж хэлнэ. Ер нь иймч. Ер нь бол тэгэл зарим нь ажиллаа хийдэг юм да. Амар удна, дээрэс нь ийм төвчрэн болохгүй, бүтэхгүй. Улаанбаатар хотын маань юу сайхан байна? Улаанбаатар хотын хүмүүсийн инээмсэглэж байгаа дүр төрх нь. Юу нь болохгүй байна? Юу нь болохгүй байна гэвэл одоо ингээл төрөөс ирж байгаа шахалт, дарамт, татвар. Зарим нь одоо ингээл байрны түрээс мүрээс гэл амар хэцүү шүү дээ. Тэгээ хүүхдүүд ч бас ингээ өөртөө мөнгө олоод авах хэцүү. Ээж аваасаа мөнгө аваад авах хэцүү ер нь бол бас байна. Яаж мөнгө олох вэ? Мөнгөний хэрэгцээ бол алхам тогтмол гарч шүү дээ. Тийм мөнгөний алхам бол ингээл одоо шууд өдрөө болгон бодогдож шүү дээ. Мөнгө чинь надад гэвэл ингээ шууд ажил хийж юмсан гэхээр олдохгүй. Дээрэс нь ингээ ээж аваасаа мөнгө авъя гэхээр бас ингээ боломжгүй байх үе бас зүйдээ байгаа. Тэгэлгүй. Тэгэхээр ингээл ер нь жоох ингээл төрийг бадахаар ингээл жоох хэцүү л байгаа гэдэг да. Ер нь цагийн ажил энэ тэнд нөгөө одоо юу гэдэг те бар, сав, ресторан, завгийн газар, СУ-ч гэдэг юм уу тиймэрхүү газар ажлыг үл ер нь боломж байна уу та нар? Ер нь ажлыг үл амирх боломж бол байдаг. Ажиллаж үзсэн үү? Ажиллаж бол үзсэн. Тэгэхээр яаж ийм хүмүүстэй харилцаанд нь ямар хөө? Харилцахад бол жоохон тэгэл бас хатуу да. Юу нь яаж ийм? Одоо тэгэл нэг буруу алхачвал тэгэл дуусаа загнуулна цалингаас асуулна гэл ийм тийм гэл. Ер нь бас тиймэрхүү шүү. Ер нь хэдэн удаа цалин авч үзсэн? Ер нь болов. Ер нь бол нэлээд шүү. Ер нь цалингаа төсөөлснөөс бас ихийг авсан шүү. Хамгийн их цалин авсан цалин чинь хэдэн төгрөг гэсэн?
4 сая. Хөө тэргээр тэг юу их вэ? Одоо тэгэл хадгалъя гэж байгаа л байхгүй. Тэгэл хувцс, хонор, идэх юм хоолнд тэгэл зарцуулагцаар гал тэгэл тус. Ер нь танай үеийнхээ одоо шоуд нь гэдэг чинь шоуд гэдэг ер нь. Ер нь тэгэл одоо тоглолт Монголд болвол тэгэл амар нэг өдрийг ингээм амар гой байх гэж чигээд ер нь бол нэг өдөр ч гэсэн болтгоо ингээ стрессээ дараад ер нь гой байхыг бол хичээдэг. Ер нь нэг өдрийн тишэл өрсөн мөнгөний хэмжээр нь ямар хаа. Нэг өдөр өрсөн бас л янз шүү дээ. Скол 20,000 5,000 гэл. Ер нь янз байдаг. Улс төр хэр сонирхдаг вэ? Ер нь нэлээд их сонирхдаг байсан шүү. Одоо ингээд бодон заяа. Найзтайгаа ингээд байхад ингээд найзтайгаа ярилцсангууд өстө төр юм тийм ёстой арчаагүй гэл. Хойлоо байсан бол ингэж чадна тэгэж чадна гэл. Ер нь бас бодно шүү. За, юу чадах юм та жишээлбэл одоо төр мөр ингээд хүмүүс өнөөдөр нийгмийн амьдрал хүмүүсийн амьдрал хоо гэл ингээд 9 шидийн боолол зөндөл юм байл та. Тэгээд тэрийг яаж шийдэх юм чи? Яаж шийдэх юм бэ? Тий. Ямар вэ? Та нар хоорондоо юу гэж ярьдаг вэ? Одоо тэгэл хүний туслалцаа. Тэгээд дээрэс нь хүний сайхан сэтгэл ер нь бол юм байхад л тэгэл болгочихъя гэж бодоод идэв. Хүмүүсийн чинь сэтгэлээ нэг сайхан болгомоор штэ. Тэхийн тулд юу ирэх вэ? Тэхийн тулд би тэгж чадна гэсэн тийм найдвараа харуулах хэрэгтэй. Өөрөө хийхгүй бол болохгүй. Харин заавал хийж ижил үзүүл. Чи ер нь юу хийж үзүүлэе гэж бодож байна? Энэ хүмүүст ч юм уу өөртөө эцэгтэй. Шууд орон гэр хүмүүс туслаа. Яаж? Ямар ч хамаагүй аргаар. Одоо тэгээд одоо би жишээлбэл мөнгөтэй байлаа гэж бодоход тэр хүн ингээ үлсэн явж байхад би ингээ юм авчиж одоо идэх юм өгчиж болно. Эсвэл тиймэрхүү юм хийж болно гэж. Ер нь бас хаяа боддог. Буян ихэд бол тэгэл буян Монгол улсын ерөнхийлөгч юм блэ? Хөрсгийн ажлыг ер нь дүгнүүл яаж дүгнэмээр байна? Ер нь дүгнүүлөө. Ер нь жоохон бүтггүй. Юу нь бүтггүй гэж. Уг нь жоохон ингээд ерөнхийлөгч гэдэг нэрэндээ байж чаддгүй. Уг нь ямар байх хэвээр? Уг нь шудраг, шийдэмгий нэг тиймэрхүү хүн байгаас гэж боддیں۔ Худлаа яриад тах тусам тэгэл болохгүй шүү дээ. За их хурлын талаар одоо манай улсын ерөнхий сайд чинь хэм блэ? Ерөнхий сайд чинь Зандан Шатар. Зандан Шатар өнгөрсөн шүү дээ. Өнгөрсөн шүү, бууцсан шүү. Бас тэ нөгөө Тимон гэдэг ингээд байдаг чинь бидний үед бол тийг сонсдог байсан. Одоо чинь тэгэхэр хэн байгаа гэсэн үг л. Учрал. Яа. Бас л хэцүү сонсож байгаа хүмүүс шүү. Юу нь хэцүү сонсогдоо. Ер нь тэгэл одоо ингээл дарга нэр авчингуудаа тэгэл дарга хийж чадахгүй байх нь л тэгэл хэцүү дээ. Хүмүүс жоохон хэцүү л. Дарга нарыг ер нь ямар байхсаа гэж бодож байгаа. Тэгвэл яавал дарга шиг хийж чадна гэж бодоод байна. Ер нь бол хувийн зохион байгуулалттай зарчимч. Хийгснээ хийгээд болохгүй гэсэн юм хийж болохгүй. Ер нь бол төр гэдэг зүйлийг одоо ингээд юу гэх юм бэ? Ингээд өөрийнхөө ингээд зүрхэн дотроо байлгаад хийгснээ хийгээд болгох хэрэгтэй юм болгоод урвахгүй ер нь бол тийм л байгаасаа гэж. Чи ер нь ирээдүг яаж төсөөлж байна? Би бол ирээдүг юу? Би бол ингээл одоо ингээл юу гэх юм бэ? Нэг тоогооч болсноо зөө ингээд дуучаа хажуугаар нь дуучаа. За. Одоо ингээд одоо үеийн ийм цэцэн мэцэ гэдэг нэг ийм хип хоп гэдэг нэг тиймэрхүү тоогооч ийм хип хоп хүн байдаг. Ер нь тэрэн шиг л болъё гэж бодод тийм. Сургууль одоо одохгүй төгсөх юм шүү дээ тийм ээ. Тэгээд юу их вэ? Тэгэл шууд одоо ажиллаа шууд гарна да. Дадлаг хийн тэгэл юм хийн да. За тоогоочоор тэгээд цаашаа дараагийн алхам одоо юу гэдэг нь нэг тоогооч хийлээ. Дадлагд гарлаа үйлдвэрлэн дараагийн шатны сургууль соёл гэдэг 9 шидийн мөрөднө. Япон явахыг амирх хүссэн. Япон яваад дахиад тэнцэнэ тоогоочор сурчиж болно. Эсвэл өөр мөрөж дахиад өөртөө хийж болно гэсэн юм ал хийн ер нь бол. Ер нь тэгэл настай залуу байхад л тэгэл бүгдийг уг нь хаа байсан. Тий, бүгдийг л хийн. Амжилтын тухай хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр амжилтыг ер нь чи яг юу гэж дүгнэж байгаа? Юу гэж дүгнэдэг вэ гэж? Яавал амжилтанд хүрсэн гэж. Одоо амжилтанд хүрнэ гэдгийг ер нь яг ямар юм байхыг хэлээд байгаа. Миний хувьд бол ингээд
хайртай хүмүүсэнд дэмжиж, найз нөхдөнд ингээд хажууд ингээд дэмжиж тогтол тэгэхэд л амжилт гэж л бодоод байдаг шүү дээ. Ер нь бол бусад хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй л дээ. Юу сонирхдаггүй ч ээ. Одоо юу? Тий. Одоо ингээд үг бичин дуу дуулна. Оо за. Тий. Ямар стилийн? Ямар дооны чинь хипхоп. Ер нь зүгээр сонирхуулаад өнөөдөр баярын өдөр юм чинь нэг жоохон хүмүүст ингээд нэг за нэг иймэрхүү гэдэг нэг зах зээг харуулчих боломж байна. За тэгвэл сонирхолт. Яа. Чи өөрөө яасан юм уу? Чи өөрөө бичин дуулна. Тэгээд аяа оруулсан юмгүй юу? Аяа одоо ингээд ямар ч хамаагүй ингээд сайн сонсоод оруулах хэрэгтэй байхгүй. За. Одоо би ч яг ингээд зарим зах зугаас нь мэддэг болохоор шууд хамаагүй гэл явчтэй. За. За байж. Чи өөрийнхөө юун дээр ямар платформ дээр байдгийг чинь? Одоо битэн дээр явна л гэсэн. За. Битэн дээр яваад ямар ч хамаагүй үгээр чи ингээ явчих болно гэсэн үг. За. Скол одоо ингээ бицүү үгээрээ явчих бас болно бас. Бицүү үгээрээ ч явж болно. За. Хэр тоглож гин та хүүхдүүд чинь нэг компьютер тоглоод e-спорт гэдэг гоё нэр нэгцсэн байгаамаас. Миний хувьд бол одоо тийм жоох хүүхдийн тоглоом тоглоод явах гэл. Ер нь тэгэл явж байна шүү дээ. За, энэ чинээс үгүй орол. За одоо ингээд тавьч. Адаанаас чи аяыг харах гэдэг нь үгийг харах гэдэг нь. Аяа оруулах гэдэг. Аяа оруулах гэдэг нь. Тий. Анх чамайг харахад цаг зогсон мэт амьдралын өнгө гинэдүүр болсон мэт өмнө хоосон алхдаг байсан энэ хот одоо чиний нэртэй хувирсан болж бодол анууж чи миний зүгээр нэг хүн биш чи миний тайван бас миний өмнө дотор гэрэл нүд чинь энийхэд би бүхнээ мартдаг нэг л харах мэт зүрх минь чиний төлөө шаатдаг ганцаардал байсан өдөр бүр ард хоцорсон гараа атах гэж найз бүр унтарсан хүмүүс ирээд явдаг гэдгийг би мэднэ гэхдээ чамайг би явуулмааргүй гэдгийг бас мэднэ гэхдээ чи уралдагч би үлдэн чи хоцсонч би хүлэн хайр амархан биш гэдгийг би мэднэ гэхдээ чамтай бол тэмцэн би андретэд духрахгүй чи миний сонголт би буцахгүй чи миний бүх зүйлийн зүрх чамгүйгээр цоглохгүй андретэд чамтай байна шүүн бүр чиний төлөө байна хичнээн хэцүү байсан ч би чамайг орхихгүй энэ бол үнэн байна тийм бид хоёрын дунд маргаан байсан гэхдээ тэр бүхэн хайр барьсан хардалт үгс түр зуурын өвдөлт гэхдээ жинхэнэ хайр бол үлдэх зориг чи ойлгоход би дотроо эвдэрдэг яа лаасаар чи өгөө болол чи хэлсэн үү тийм ер нь бол хийн штт ингээд бичээл за ер нь танай үеийнхний хооронд байгаа хамгийн хүндрэлтэй асуудал юу вэ? Дээрлэхэлт. Яаж дээрлэхтий? Яадгийг ер нь? Ер нь бол тэгэл олуулаа. Хүчтэй нь өчгүүгээ дарддаг гэдэг шиг л. Тийм ер нь бол нэг тиймэрхүү байд. Биднийг хүүхэд тахт бол бас нэг тэр хараалын энэ атманууд гэл ингээл нэгнээсээ барьдаг дээрэмддэг юмсан тийм байна одоо. Бага. Ер нь бол зөндөө байгаа шүү. Хүмүүст харагддаггүй болохоос ш ер нь бол нэлээх байдаг шүү. Тэрийг бол одоо ээжтэйш нь эцэг эхчүүд ч юм уу одоо сургууль цагдаа ясан юм хэлэхгүй нам дарна тийм үү? Одоо тэгэл хүүхдүүд чи хэлэхгүй амар айгаад байдаг. Ээж авдаа хэлэх зориг байхгүй. Одоо ингээд дотроо сонин юм бодцсон. Тэгээ юу ч яачих юм бэлээ гэд бас мэдэхгүй. Ер нь бол дээрлэхэл чи ер нь бол бас л хэцүү л дээ. Чи хэр дээрлэхүүл чинь? Би ч явах байгаагүй мөрөөрөө байдаг болохоор. Хүүхэд дээрлэхдэг үү? Үгүй юу. Яаж энэ харилцааг өөр болгох вэ? Яаж энэ харилцааг яавал зүгээр болох вэ энэ асуудал? Яавал зүгээр шийдэгдэх вэ?
хамгийн гол нь би бол ингээд одоо жишээлбэл дэрлэх хүсэн байлаа гэж бодоход ах юм уу их ч юм уу ингээд одоо тиймэрхүү хүмүүст л хэлнэ гэж боддоо шүү дээ. Шууд хэлээд тэгээд арга хэмжээг аваад цагдаад мэдэгдэн цагдаа мэдээд одоо мэдэгдээд сургуулийн захиргаанд ингээд бүр болохгүй бол ингээд цагдаа гэл баах юм болно шүү дээ. Тиймэрхүү аргаар шийдээсэй гэр. Зүгээр ингээ годомжинд зүгээр таньдаг анги сургуулийн хүүхдүүдийн хооронд байна уу? Эсвэл огт танихгүй одоо тэдний хороод нэгдүгээр хорлохын ч гэдэг юм офицерууд ардных эсвэл хотын төвхөн гэдэг тийм асуудал байна уу? Бас байгаа зөндөө. Бас байгаа юу? Тийм нэлээд байгаа шүү. Юу яах вэ? Ингээ энэ тэнд явж байхад ганц нэгээр явж байхад таних уу чи ханах манах гэд яадгийн юм яаж яадгийн. Одоо ингээ муудалцлаа гэхэд одоо ингээ зүгээр явахгүй ингээ мөрлснийхөө дараа тэгээд аста чи аста яагаад байгаа юм би хэнийг дуудах уу чи инкүү тэггүй гэлээ аста. Баах юм ярина да. Ер нь баах юм яриад. Тэгэл бүр болохгүй бол тэгэл нэгнийгээ цохиж барин зодно. Бас харагдахгүй байж байгаа л ер нь чимээгүй л юу яагаад тийм хүмүүс ч бас. Ер нь зөндөө байгаа шүү тиймэрхүү дэрлэл. Ер нь улс орноо яавал сайн өнөөдөр манай улс ер нь хөгжсөн гэж үзэж гинүү хөгжөөг гэж үзэж гинүү? Би нэг бодлороо хөгжсөн гэж боддог. Ер нь бол ийм соёл урлагаараа гэх юм. За. Ийм уран бүтээлч байдлаараа хөгжсөн гэж боддог. Бусдаар бол одоо ингээд ер нь яг ингээд байгаа бүх юм хэвэндээ л байгаа даа. Ерөөсөө өөрчлөгдөөгүй ингээл одоо багын байсан миний ийм тийм газрууд яг хэвээрээ. Яг өөрчлөгдсөн юм гэвэл одоо ингээд нэг салбар одоо GSU тиймэрхүү юмнууд л ингээд гайгүй өөрчлөгдөд байгаа. Бусдаар бол тэгэл нэг өөрчлөгдсөн юм байхгүй дээ. За ийм хоёр дэлгүүр байхад жишээл нэгэн жирийн ийм дэлгүүр, нэгэн GSI юм CU өрхөд аль нь лөө норох вэ? Би юу? Хамгийн гол нь шинэлүүн л орондоо. Шинэ гэсэн арай гайг байх гэл. Юуг нь сонгож одоо юунд нь одоо ямар шалгуураар гэдэг юм одоо юм бодолтой авалт гэдэг юм үйлчлэгээ авдаг юм. Одоо миний хувьд гэвэл хуучнаасаа үүдээ шинэрүү гэж ер нь тэгж бодож болно. Шинэлэг юм хүмүүс ч их дуртай шинээрээ байвал тэгэл. Хүмүүс ч шинэ юмд л тэгэл орохыг. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай өнөөдөр ярьдаг. Тэгээд хүүхдийн эрхийг хамгаална гэдэг чинь яг юу гэсэн үг юм болоо? Хүүхдийн эрхийг хамгаална гэдэг нь одоо аюулд оруулахгүй. Тиймэрхүү бохор тийм муу мухай юм байхгүй. Одоо ингээд нэгнтэйгээ эвтэй, найртай. Одоо жишээлбэл одоо ингээд хүчирхийлэл их байгаа шүү дээ. Ингээд одоо ингээд гэр бүл дунд ингээд амар их ингээд дарамт шахал. Одоо тийм юм ингээд одоо хоёлаа ингээд сууж байхад өөр нэг хүчирхийлэл болж ич магадгүй. Чимээгүй. Нууц хаалгаар. Хаа нэгэн газар тий. Хаа нэгэн газар бол болж л байгаа. За магадгүй миний пэйж хуудсыг тархинаа пэйж хуудсыг томчууд ахмадууд бас нэлээд сонсдог. Тэр хүмүүст чиний хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ? Хэлхийг хүсэж байгаа зүйл гэвэл одоо өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр юм чинь тэгэл одоо би бол зориулаад гэвэл одоо ингээд хүүхдүүдээ сайн ойлгож ярилцаад нэг юу гэмээр ярилцах дээр бас та нар чинь золонтой тэгээд. Миний аагаар явж ирэхтэр хагуурч яваагүй. Юу жинх юу ч хийгээгүй. Яг чинь яах гэж хөвгдчихдэг. Яавал та нартай ингээ гоё нээлттэй ярилцаж болох вэ? Хүсэж байгаа юм хэлэг. Хүсэж байгаа сонирхож байгаа юмыг нэгээд юу яагаад гэх юм бол нөгөө хүүхэд нь ойлгоод ингээд ийм байд юм байна. Би аав ээжтэйгээ ийм байвал өстой гоё байд юм байна. Одоо жишээлбэл үерхэл гэдэг юмыг бас ингээд зөвшөөрөл бас амар сайн байдаг юм бол хорихгүйгээр. Та нарын хооронд бол үерхэл бол чөлөөтэй байдаг хэвчээ ер нь бол. Заримдаа хаяада жоох хэцүү шүү. Жоох ингээд нөгөө талаасаа гэвэл ингээ ээж аав зөвшөөрөхгүй байлаа гэж бодоход манай талаас ээж аав ингээ амар зөвшөөрж байгаа гэж тэгэд ингээд нэг нь зөвшөөрөөд нэг нь зөвшөөрөхгүй. Тэгээ бас ингээд хоёр талаас хэцүү байдаг л та. Орчин үеийн охтуудыг дүгнүүл ер нь чи юу гэдэг өгнөхөө? Орчин үеийн охтуудыг дүгнэе гэвэл ер нь бол одоо гайгүй болцгоос шүү. Одоо өмнөх охтуудыг яг уу зарим ийм хүмүүжлэг охтууд нэг эрэгтэй хүүхдийн толгойд хүрнэ янз бүрийн ёс бус үйлдэлийн веб тамхи арх юу гэдэг бүгдийн тиймэрхүү охтуудыг л тэнэг гэж бодоод тийм. Бусдаар бол надаа эмэгтэй хүн бол амар хүндлэлтэй байдаг. Ингээ бүх юмар ингээ ойлгол хамгийн дээр ингээ одоо ингээ хэцүү байсан ч гэсэн ингээ тусалдаг гэх юм.
За хоёлаа энэ хүрээд яриагаа өндөрлөе. Тэгээд одоо юу гэдэг нь нэг олон даяараа нэг урайлах гэдэг юм нэг тийм сайхан эрэг зүйл урайлаад хөлөө яриа төгсгөл юм чинь. Эрэг яриа. Тий. Одоо тэгэл юг эсвэл загны. Загнья. Тий. Ер нь тэгэл бодлоготой үйлдэлтэй сайн зөв хүн байгаарай л гэж хүмүүст л хэлээ да. За тэр үйл хэрэг тэр ерөөл бат сайхан ашиглах бай гэж яриа баярлаа. За баярлалаа.